Өдрийн мэндийг хүргэе. Нэг юм комент хүлээж авлаа. Хэрвээ хичээх юм бол 7 сарын хугацаанд A2 төвшнөөс IELTS-ийн 7 оноо авах боломжтой юу гэсэн ийм болцолтойгоор нөхцөлтэйгээр асуулт ирсэн байна. За тэгэхээр бодож үзье. За тэгэхээр энэ тал дээр ерөнхийдөө би юуг оруулж бодох вэ гэхээр ерөнхийдөө өмнө нь IELTS-ийн шалгалт өгч исэн хүмүүсийн туршлага бэлдэж исэн хүмүүсээ бодож үзье. За тэгээд ерөнхийдөө хэл сурахад хэр их цаг шаарддаг талаараас мөн бодож үзье. За тэгээд IELTS шалгалтыг бас өөрийг нэг бодож оруулаад бодож үзье. Тэгэхээр юуны төрөнд болохоор IELTS A2 төвшин гэдэг чинь ямар төвшин юм бэ гэхээр ер нь бол absolute beginner бол A1 тийм ээ. Яг нөгөө хамгийн анхны төвшин гэсэн үг. Тэгэхээр A2 болох юм бол ямар төвшин болдог вэ гэхээр certain анхны төвшин. Тэгээ ерөнхийдөө энэ Европын framework-ийн нөгөө төвшнийг ангилдаг нь болохоор 6 арга байдаг. A1-ээс C2 хүртэл тийм 6 төвшөнд ангилж байгаа байхгүй юу? Анхан, агсан анхан, дунд шат, агсан дунд, тэгээд advanced гэж одоо агсан төвшин. Тэгээд upper advanced гэдэг C2 гэдэг. Тэр нь болохоор хамгийн дээд төвшин байдаг. За тэгэхээр A2 төвшнөөс гэхээр чинь A2 төвшин бүр яадаг юм бэ гэхээр ер нь бол ямархуу хилтэй хүний төрсөлдөг вэ гэхээр ер нь нэг тийм богинохон тийм ээ богинохон маш их нэг ойлгомжтой хэлсэн санааны ерөнхий утгыг нь ойлгодог гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за тэгээд ер нь өөртөө холбоотой ингээд юм ярих юм бол түүнд болохоор хариу үйлдэл үзүүлээд харилцаж чаддаг гэсэн үг тийм ээ. Хаамаагүй одоо нөгөө улс төр ч юм уу тийм ээ. Өөр хүмүүсийн тухай ярихаас илүүгээр чи юу хийдэг вэ? Хаана сурдаг вэ? Ямар ажил хийдэг вэ? Хинтэйгээ амьдардаг вэ гэдэг ч юм уу. Тийм өдөр тутмын юм зөвлөхөд ойлголцоод харилцаад байх чадвартай. За тэгээд ерөнхийдөө бол маш богинохон өгүүлбэрээр өдөр тутмын хийдэг зүйлээ харилцаж нэг ойлгуулж чаддаг. Тиймэрхүү зүйлийг ойлгодог. Тиймэрхүү англи хэлний төвшөнтэй байх нэ A2 төвшин гэдэг. За тэгвэл IELTS-ийн 7 онооны болохоор ямар хүн авдаг юм бэ гэхээр B2 төвшний хүмүүс авдаг гэсэн. Тэгэхээр A2-оос B1, B2 гэхэр чинь болохоор яг нэг төвшин, хоёр төвшин ахихаар авдаг гэсэн. За тэгэхээр B2 төвшний хүмүүс болохоор ямар хуу төвшний хэлний чадвартай юм бэ гэхээр одоо маш их гүнзгий тийм ээ одоо нэг онлын сэдвтэй зүйлийг утгыг нь тайлж гаргаж чаддаг. Окей. Ядчил ерөнхий утгыг нь гаргаж чаддаг. За тэгээд төрлөх хэлтэнгүүдтэй олон төрлийн сэдвээр чөлөөтэй өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж чаддаг төвшин байх нь байна. За тэгээд мөн бичгийн хэл нь болохоор маш олон төрлийн бүх төрлийн сэдвээр өөрийнхөө санааг дэлгэрэнгүй ойлгомжтойгоор илэрхийлж чаддаг байх нь байна. Өөрийнхөө одоо нөгөө үзэл бодлоо олон төрлийн сэдвээр давуу тал болон сул талыг дэлгэрэнгүй дурдаад бас илэрхийлж чаддаг. Тэгэхээр нэг ёсондоо бол B2 төвшөнтэй хүнийг одоо гадаадад ингээд явуулахад тэр хүн сургууль сурсан ч гэсэн ажил хийсэн ч гэсэн ямар ч асуудалгүйгээр амьдраад байх чадвартай өндөр төвшөнд хүмүүстэй ингээд ойлголцож байгаа. Төвшөнтэй одоо хүмүүс гэсэн үг ээ. Мэдээж хэрэг бол гадаад хүн гэдэг нь мэдэгдэн. Мэдээж хэрэг бол ганц нэг алдаа бол гаргана. Мэдээж бид нарт ч гэсэн ойлгохгүй зүйл гарна, мэдгүй зөндөө. Гэхдээ ямар ч гадны тусламжгүйгээр өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангах чадвартай яг нь хүмүүс байх нэ. Тэр хүмүүс бол кино үзээд ойлгоно, тийм ээ. Англи хэл дээр сонин уншсан ч гэсэн бүх одоо зүйлүүдийг нь болохоор мэдээд өөрийнхөө дүгнэлтээ гаргаад тэр талаараа хүмүүстэй харилцан яриа үүсгэхэд байх чадвартай. Ерөнхийдөө тийм өндөр төвшний одоо хүмүүс гэсэн үг л дээ. За би тэгэхээр C төвшнийг яриаг шүү. B2 төвшин. B2 төвшин бол IELTS-ийн 7 оноо буюу их сургуульд бол сурахад бол хангалттай гэсэн тий онооны
босгохыг хэлж байгаа. За ялангуяа магистрийн ангид бакалаврын зарим одоо нөгөө томхон сургуулиуд бол шаарддаг байна бол 7 хоног байгаа. За тэгвэл хичээвэл тийм ээ одоо энэ саяны тэр анхаачны төвшнгөөс дөнгөж суурьтай анхаач төвшнгөөс иймэрхүү өндөр төвшөнд 7 сар ингээд нүдэд хичээгээд байвал болох уу? Боломж байгаа юу? гэж байгаа. Тэгэхээр ер нь бол олон зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Богинохон харилт бол боломжтой. Хэдэ боломжтой гэж байгаа нь бол бид 100-ны 100 хүн байлаа гэхэд 1-2 хүнд нь л хийж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас боломжтой гэдгийг утгахыг бас жоохон бодож үзээрэй. Яагаад би боломжтой гэж хэлж байна вэ гэхээр би л амьдралдаа одоо ингээд багшилж байхдаа хүмүүсийн бас нөгөө төвшнийг харж байхдаа зарим хүмүүс үнэхээр тийм зориулалттай тэгэд хэл сурах өндөр авьяастай хүмүүс байдаг. Хоёр сургалтын төвд зэрэг сураад тий гэртээ харангуйта 3-4 цаг хичээлээ бэлдээд тэгээ түүнийгээ бараг 6 сар 1 жил тасралтгүй тэгж яваад тэгээд юу ч мэдэхгүй хөдөөнөөс ирсэн хүүхэд гадаадын магистрт сураад диплом бичээд явж байгаа хүүхдийг ч харж илээсэн. Тийм ээ. Тэгээ бас нөгөө нэг тэг мондог хүмүүс зөндөө байсан. Агаа шатнаас гэртээ 6 сар бэлтэж байгаа. Тэгээ алтан гэрлийн толийг бүгдийг нь цээжлээд TOEFL-ын 600 оноо авсан гэж ярьж илсэн бас хүмүүс байсан. Тэгэхээр бол ерөнхийдөө боломжтой. Гэхдээ бол A2 төвшнөөсөө одоо нөгөө анхаачны төвшнөөсөө тийм өндөр төвшөнд хүрэхэд бол өөрөөс чинь бол их зориулалт гарна. Өөрөө бол тодорхой хэмжээний ганц зориулалт хамаагүй бас хэл сурах авьяас байх хэрэгтэй. Мөн эдгээр хүмүүст ихэнхт нь бол яах нь тэр хүмүүсийг ойлгоод туслаад дэмжиж байх тэр одоо нөгөө орчин нь бол байсан гэсэн үг тийм ээ. Багш нар нь бас байсан гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол хурж байсан. Гэхдээ ихэнх хүмүүст биш үү тийм ээ. Чи бидэн шиг дундаж хүмүүст бол боломжгүй тийм ээ. A2 гэдэг ч юм бол IELTS-аар бол одоо 4 оноо гэсэн үг. Тэгэхээр өөрөө яг аль төрлийн хүн бэ гэдгийг бодоорой тийм ээ. Тэгэхээр тэгж өөрийгөө тэгж өдөр болгоно гэж зориулж чадахгүй бол бараг л боломжгүй. Арай жоохон 1 жил ч юм уу тийм ээ. Жил гарan, жил хагас 2 жилийн хугацаанд гэвэл болох байх. Би болно гэж бодож байна. Хангалттай болно. Тэгэхээр тэд нөгөө нэг хэр их бэлдэх тэр хугацаа болдоор. Ерөнхийдөө бол хид хідэн зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт нь болохоор өөрийн чинь цаг тийм ээ. Цаг байна тийм ээ. Би тэгэхээр одоо нөгөө чи англи хэлэндээ өдөр болгон доор хаяж 5 цагийг үр дүнтэйгээр ингээд хэл сурахтаа зарцуулж чадах уу? Хоёрдугаарт нь болохоор санхүүгийн боломж. Ганцхан хүсэл байгаад бас сурахгүй. Тэр чинь нэг сургалтын төвд явах хэрэгтэй. Тэгээд IELTS бэлтгэж байгаа бол IELTS-ийн номнууд авах хэрэгтэй. За тэгээд хүмүүстэй тэр яриагаа практис хийх хэрэгтэй, тийм ээ? Ярьж дадлага хийх хэрэгтэй. Тэгэхээр бас санхүүгийн бас боломж авах хэрэгтэй байна. За тэгээд өмнө нь ч бас нөгөө хэл сурж исэн туршлага байвал бас давуу тал болно. Амьдралдаа ерөөс огт хэл үзэж байгаагүй мөртлөө би шууд 7 сарын дотор гэд хэл сураад ингээд гатгаж явмаар байна гэвэл чадахгүй болохгүй. Өмнө нь яг англиээс өөр хэл үзэж ирсэн. Тэр хэлээр нэлээд өндөр түвшинд хүрсэн. Тийм ээ орос хэл, япон хэл, солонгос хэл чинь. Тэгж жагаад одоо би IELTS дээр ингээд үз. Нөгөө англи хэл дээр бэлдээд ирэх юм бол боломжтой. Ягаад тэгэхээр тэр хүн гадаад хэл үзээд аль хэдийн гадаад хэл үзээд тэр сайжрах тэр нөгөө юугаа зуршлан байна, чадвар нь бол орчихсон байна. Хэл сурахад юу шаардлагыг нь өөрийгөө бэлтчихсэн байна гэсэн үг. Тэгэхээр таа ч гэсэн бас бодож байгаа бол хэл сурахад бол ерөнхийдөө иймэрхүү байдаг. Олон зүйлээс хамаардаг болохоор энэ зүйлүүдээ бас бодож тооцоолж үзээд шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. За, үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.